Ажилчны ухралд. Наваа гарыг хөвжөлтэй. Яасан чимээтэй юм бэ? Буугу байгаа ч дээ. Хагас бүтэн сайн хамарч Юугээд өглөөд байгаа юм бэ? Наваа гарагт би хамгийн дуртай. Болооч. Амралтын өдрүүдээр их тоос дарсан байгаасаа даваа гаргийн их зөвлөгөөнөөс илүү сайхан юм юу агав дээ. Тэр юу вэ? Шоко, та зүгээр үү? Юу болсон бэ? Мэддэггүй юм уу? Өнөөдөр даваа гараг зоригч нөхрүүл цагийн хуваарь хардаа. Хөөх, ийм морд чагсаалт байгаа гэж төсөөлсөнгүй шүү. Манай үс чи алдартай л да. Эрхмээ, өнөөдөр дүүрэн захиалгатай байна. Юу? Битүү захиалгатай гэв. Өнөөдөр амралтгүй илүү цагаар ажиллах нэ. Хөөе, яаж гэсэн бэ? Өнөөдөр супер хөгжилтэй даваа гараг штэ. Ангах цаг боллоо. Би зөндөө хүлээсэн штэ. Би хүлээсэн. Үгүй би. Яасан дуусахгүй юм бэ? Намайг засч өгнө гэж амласан биз дээ. Хүлээгээд байна штэ. Алив дээ хурлаач дээ. Бошууд л да. Алив мөнгө авъя. Окей ч байна. Би мөнгө авъя. Алив бошоод л да. Ямар хариуцлагагүй юм бэ? Шоко гарлаа. Би энэ ажлаас гарлаа. Айл иртэрч хүлээсэн штэ. Үсчний газар л очоо гэж хэлээд байгаа. Үгүй. Бас л хар дарсан зүуд цаашаад ингэж чадахгүй нэ. Нэгэн компани ашгаа 10 дахин нугалж чаджээ. Эрхмээ компанийнхаа амжилтын нууцаас хуваалцахгүй юу? Эр бололгүй яах вэ? Манай амжилтын нууц бол баг бүрдүүлэх ажиллагаа. Ха. Ямар вайнда? Манай дараагийн үйл ажиллагаа 10,000 марафон. Тийм ээ. Баг бүрдүүлэх үйл ажиллагаа гинэ яг зөв. Юун үйл ажиллагаа яриад байгаа юм бэ? Завгүй байна штэ. Уралдааны машины компани тим юм хийгээд ашиг 10 дахин нэмэгдсэн байна. 10 дахин гинэ. Чи галзуураа юу? Завгүй хэцүү байхад чинь Баярлалаа хийчих бол ажиллах шаардлагагүй штэ. Баг бүрдүүлэх хөгжилтэй арга хэмжээ зохиогоод ирч хүчтэйгээр буцаад ажиллаа хийцгээе. За суу. Чи бэлтгэл ажиллаа хийх үү? Тэгэлгүй яах вэ? Жинхэнэ баг бүрдүүлэх үйл ажиллагаа үнэхээр ингэж хийх гэж байна гэж үү дээ. Гэхдээ бэлтгэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ? Та нар хизээч ийм газрыг харж байгаагүй. Энэ бол чипөө мар. Тэр юу вэ? Яасан бэ? Мөнгөгүй болчихсон юм уу? Хэдвчинд чинь бясагны мөнгө алгуу. Асуудалгүй. Чипөө март. Хаан шиг худалдаж аваа. Тийм ээ, хаан шиг. Бай бүжигнээс би нүдээс авах чадахгүй нэ. Миний бүдээж байгаа үйл ажиллагааны шилдэг юм байна. Тийм ээ. Өршөөгөр ирэх юм ээ. Би чамайг таних билүү? Таны тусламж үнэхээр хэрэгтэй байна. Тэгээд чиний анхны үйл ажиллагаа байх нэ. Баг бүрдүүлэх. Жимстэй чанамал минь гэж хэцүү зам шүү. Яг тийм болохоор л таны тусламж хэрэгтэй байгаа юм. Энүүгээр би яах юм бэ? Сурагчид яагаад дүрм тувцс өмсдөг гэж бодов? Хэлээд өгье. Зөв газар байгаа гэдгээ мэдрэх гэж. Баг бүрдүүлэлт гэдэг бол компани ажилчдаа ёс суртахуунтай байлгахыг хэлж байгаа юм. Хамгийн хэцүү үйл ажиллагаа. Багийнхаа цамцны ойдол болгонд хайр үнэнч сэтгэлээ шингээвэл ажилчид зөв газараа байгаа гэдгээ мэднэ. Эхмээ асууж болох уу? Махаар яах гэж байгаа юм? Тэд үргэлж хэлдэггүй л дээ. Гэхдээ үйл ажиллагааны гол зүйл нь хоол. Махан хоол үйл ажиллагаа чинь өгсгөө уруудгүй гэдгийг шийднэ. Маха төлөвл ажилчид чинь ингээд өнгөрсөн байна гэж бодно. Шүүрхий болгол ажилчид чинь өөрсдийгөө дутуу түүхий байна гэж ойлгоно. Төгс болгосон гаднаа шаржиг нуур дотроо шүүсдэг мах ажилчдын зүрхийг хаасайгүй хайлуулна. Хамтран ажиллагсад чинь чам туславал нэг хүн шиг урагшиж чадвал Сэн газартаа хүрнэ. үсчний газрын орлого багасч уруудвал баг бүрдүүлэх тоглоомод ямар санагдаж байна? Та бид хоёр энэ насандаа хамт байх барилдлагатай байх. Би танд бүх мөнгөө зээлмэрч юм шиг санагдчихэв. Харж байна уу? Энэ тоглоомнууд чамайг ажлынхантай чинь дотн болгоно доо. Чи их сайн байсан болохоор би үндсэн хичээлийг бүгдийг зааж чадлаа. Баярлалаа хэрхмээ. Таны ачаар хамгийн шилдэг үйл ажиллагааг хийн. Арай болоогүй шүү. Чи нэг ур чадварыг мэдэх ёстой.
Тэр нь юу юм бэ? Түүдэг гал. Түүдэг галыг эзэмших. Бидний гарал үүслийг сануулж байдаг сүр хүчит зуух. Галын дүл бидэнд халууныг, бидний төрөлтийг сануулдаг. Жинхэнэ түүдэг гал асаахын тулд өөрөө төлөөний модоо бэлдэж шатаж дуусхыг харах ёстой. Ойлон бэлэн бодлоо. Ингээд бүх юм бэлэн. Одоо нөгөө хэдийг ирэхийг хүлээнэ. Арай хэтрүүлж гисэн болов би сүүн крэм шиг санагдаад байх юм. Эхээс нүм жаахан хугацаагаа юм чинь төрхөн зур тад авдаг юм билүү? Өглөөний минь ноён талхаа. Өглөөний мэнд. Сэтгэл догтлоод гоцгслэнгийн нойрооч авч чадсангүй. Би ч гэсэн. Энэ хоёр яах гэж ирсэн бэ? Бодгоо сүүрсэн байх. Ингээд сүү хаана байна? Бүгдийг бэлдэж гэнэ гэж амласан да. Ноён талхаа хардаа. Сүү энд ирсэн юм шиг байна. Сүү аль хэдийн цусан руу явж гисэн болов? Тийм ээ. Бүгдээрээ ч гэсэн явах уу? Алив юмнуудаа авчих явъя. Мартах шахлаа. Өдөржин ирэхгүй юм чинь үсчний гадраа цоож. За боллоо. Урагшаа. Ямар сайхан унт. Сайхан амраад сэргээд авлаа шүү. Одоо баг бүрдүүлэх ажиллагаагаа хийгээд хичээл зүтгэлээ шимээг үзнэ. Яагаад гаднаас нь төгжчихсэн юм болоо? Хаалга онгоолгооч ээ. Гадаа хүн байна уу? Намайг гаргаач. Бид бүгд өндөгтэй адилхан. Өөрөөсөө өндөгний шарыг олоорой. Шахта мэржлээ. Махамттай байна шүү. Гэхдээ найзуудаа сүү бүлээхгүй байсан юм уу? Нэр тийм шүү. Сүү бүгдийг нь бэлдсэн. Хоолой дээд цадсан юм чинь түүдэг галаа саацгаая. Түүдэг гал. Сууч аимшиг юм яцгаая. Үсэлдээ маа. Бараг над чиг үзэсгэлэнтэй юм аа. Би ийм юм хийж угаадаа баярлалаа байна. Сүү энд бидэндээ хамт байсан ч болоосаа. Гацчгаад гарч чадахгүй. Хаалга дүгжээтэй би цонхонд гацчихлаа. Би юу олчих вэ? Миний галын адам намайг ороход галын адам хийчлээ. Би ч гэсэн баг бүрдүүл үйл ажиллагаанд оролцмоор байна. Мэргэжлийн ёгчин. Өглөөний мэнд. Хөөх, Шоко чи үнэхээр мундаг юм аа. Яаж ингэдэг юм бэ? Йог. Биеийг уян хатан болгодог дасгал. Ийм хин юмд сүрж гэнжиг. Би ч гэсэн залуудаа йогчин байлаа шүү дээ. Хөөх, мундаг юм аа. Тэгвэл та нэг хийгээд үзэх үү? За тэгвэл нэг бие хөдөлгөөд үзэх үү. Та зүгээр үү? Яадаг вэ би өглөө. Та нуруугаа их хүнд гэмтээжээ. Нэг сарын турш бие хөдөлгөж болохгүй юм байна. Нэг сараа үсчний газраа яах болж байна? Ажил ихтэй байгаа байх нь санаа зовлтгүй. Манай эмнэлгийн нөхөн сэргээ хэмчээр эмчлүүлэхээр удахгүй эдгчихнэ. Гүмтрий. Намасте. Гүмтрий бол Энэтхэгийн Тажимагийн йогийн багш байсан. Кекний хатан хааны йогийн тэмцээн 5 жил дараалан дөрвүүлсэн. Нөхөн сэргээ хэмчилгээ, физик хэмчилгээг аль алийг эзэмшсэн. Халдчны газрын хамгийн шилдэг эмч. За, нэг хараатхая. Энийг бол одоохон эмчилж чаднаа. Энд чинь юу болж байна? Нуруу мань бэртээгүй байснасаа илүү сайхан болж гоо. Эдгчсэн болохоор чинь би одоо явъя та. Намасте. Эмч хүлэгрэ. Яавал тань шиг уян хатан болж чадах болоо. Тийм ч амаргүй зам шүү. Горж байна заагаад өгөлдөө. Тэгэхээр үнэхээр чадах юм биз дээ? Үнэхээр хүсэж байна. Йогийн төв юм. Тэгж байж л начиг уян хатан болж чадна.
Намасте. Намосте. Эхний хөдөлгөөн бол хөлөг алцайх. Хөлөө алцайхаа. Талхыг авраарай. Хөлөө сайн алцаж үж яг суурна. Уучлаарай гэдс маань яг хийгээд. Намасте. Хоёр дахь хөдөлгөөн бол бүрэн тонгоох юм. Би одоо танд харуулъя. Би сунгаад цул тавь. За, нэг хийгээд үзтээ. Энийг бүрэн эзэмшиж байж л ягийг бүрэн эзэмшиж. Гурав дахь хөдөлгөөн бол мод хөдөлгөөн. Нэг хийгээд үзтээ. Яхад ч болохгүй. Энэ талхыг зүгээр орхисон дээр юм байна. Ноён талхаа одоо болж болно. Ой тэр чин юу сөөгөө ингэж хичээж дасгал хийж байхад Таны би хитрхи хүсчихсэн болохоор йогийг бүрэн сурахад хэцүү юм байна. Одоо ингэж буцаад яв. Багшаа юу гэж байгаа юм бэ? Намайг битгий орхихгүй. Мөнгө. Энэ юу вэ? Гэрлээс ч хурдан юм. Мөнгө түүхгээд нэг үсрэлтээр бүгдийг авчих та. Тэгвэл 500 вон байна. Хөөх, яг энэ. $1 евро yen. Багшаа Одоо ягийг бүрэн эзэмшсэн. Намасте. энэ чинь үний юм уу? Баярлалаа. Энэ бүгд таны л аж. Тэгээрээ одоо сүүлийн хичээл үлдсэн байгаа. Сүүлийн хичээл гэдэг чинь юу гэж байгаа юм бэ? Эцэст нь давах ёстой зүйл бол төлбөр тооцоо гэдэг зүйл байдаг юм. Энэ давааг давж чадахгүй бол гарч чадахгүй. 1 гаруй 100 юу? 10 сая? Хөө энэ чинь арай л хитрхи үнэтэй. Гүй мэдээж хэрэг төлөлгүй яах вэ? Ноён талхаа хаажчаад одоо ирж байгаа юм бэ? Таны нуруу яаж вэ? Зүгээр үү? Юун зүгээр гэж яг гинүү юу гинүү нэг юм сураад хамаг мөнгөө бараад зүгээр юм алга. Сүү жимстэй цай аваад ир. За, ойлголоо ирхмэ. Ноён талхаа жимстэй цай. Хөө гайхалтай. Хөөх, энэ чинь яг нь шүү дээ. Яг гэдгийг ий үсгийг хэл хэрэггүй. Хайр мөнгө. Тэгэхээр яг Би сая юу гэж хэлсэн бэ? за мэдлээ. Яна жоо штэ. Ноён талхын тийшээ явж байна. Юу? Наад руу юу? Саяных чинь йогийн хөдөлгөөн биш үү? Ноён талхаа та ягд яаж ийм сайн болсон юм бэ? Ийм юмд юуг нь сүржгэн юм. Ий үсэг битгий хэл гэвэжтэй. Яагаад баян ийгээд байгаа юм бэ? Битгий хөл. Танаа үсчний газрыг орлогосойтой байдгийг мэдээд ирж байна. Ийшээ мөнгө хий. Ахту бэлэг дайрчуд байна. Боо хүртэл барьчихаж. Йогийн багшд төлбөр өгсөндөө харамсаад ядаж байхад дээрэмчид хүртэл мөнгө нэхэж байдаг. Ноён талхаа юу хийгээд байгаа юм бэ? Хурдан мөнгө өгөөч. Боо барьчихсан байх шүү дээ. Дахиад мөнгө өгөх хэрэггүй. Чадахгүй. Би хизээч өгөхгүй. Юу? Нөө талах чинь. Ноён талхаа.
Шоколадын самнаас бултаж байдаг. Юу вэ? Сум дуусчихлаа. Гүй ийм талах гэж байдаг аа. Хурдан зогтъё. Хөөх ноён талхаа та сая бүх сумнаас нь бултчихлаа гэж үү дээ. Ийм юм гэж бас байдгаа. Ийгэж битгий хэл. Би сумнаас бултчихлаа гэж юу? Йогийн төлбөр төгсөн мөнгө миний амийг авралаа шүү дээ. Намасте. Талхны болцоо. Зүү, засаа дуусчлаа. Үйлчлүүлэгчээ гаргаад өгчих үү? Тэгээ. Ирсэнд баярлалаа. Хөөе, одоо үсээ засуулж болох уу? Уучлаарай, манайх яг одоо Хэдэн ч оройтхгүй. Манай үсчин өдрийн хэдэн ч цагт онгорхой байдаг. их орчин болгон дээ. Сүү, Шоко. ядарсан харагдаж байгаа чинь яг 3 жилийн өмнө хугацаанд дуусчихсан юм шиг. Тийм ээ. Өчигдөр шүнжээ ажил дээр байсан. Шүнж нү? 7 хоног ажил дээр байла. Орой болгон дандаа хонож байна. Гэртээ аримаар байна. Яг хоноод байгааг мэдэхгүй. Нөхөр өсчний хагастай үсттэй. Ноён талхыг найз бүсгүйтэй болгоул яаж вэ? Хадагта талхыг болзоонд авахын тулд эрт тарах хэрэгтэй болно. Найз охин. Ноён талхаа. Бас яасан бэ? Хөөе. Сохор балзаанд ямар вэ? Сохор болцоо. Үгүй ээ, болдож байх цаг заваалга. Би яг танд тохирох эмэгтэйг мэднэ. Хөөрхөн, ээлдэг, ухаалаг, бас хөвгөлтэй. Үйлчлүүлэгчид намайг гадаа дугаарлаад хүлээж байгаа. Цаг заваа нэг хүнд зарцуулах нь ашигтай биш шүү. Гэтэ тэр эмэгтэй олон найзтай. Манай өсчин олон үйлчлүүлэгчтэй болгож магадгүй. Манай царайлаг ухаалаг ноён талхны зэланд хүрх эмэгтэй ховор шүү. Хоёр бол Тэнгэрээс саяасан хосоод мөн. Яг хөө цагийн хуваараа хараад. Та ноён талхоо. Тайлцгал таасаа байна. Намайг тирамису гэдэг. Энэ их гоё газар юм аа. Шоколад нь дүрсэн хамт канолын мэрэгч. Би яах вэ? Ноён талхны болцоо юу болсон болоо? Ганц ч удаа болов цагтаа тармаар байх юм. Өглөөний мэн Тэгэд өчигдөр оройны болцоо амжилттай юу? болцоо юу? Гайхалтай. Ахаад уулзахаар төлөвлөсөн. Тэгж угад нэг өдөр Грейн Мэнийг үзэх гэж байгаа. Гайхалтай байхав биз? Тийм ээ. Би өнөөдөр эрт явна. Та хоёр ч гэсэн гарлаа. Бүтчихлээ. Янзтай. Зя, маргааш уулзцгаая. Сайхан амраарай. Маргааш уулзъя. Гэртээ харин гэхээр догдолж байна уу? Тэгэлгүй яхав. Таны лач. Гэртээ хараа. Намайг хамгаалагч нинжа хүчин гүйцнэ. Ноён талхаа. Тэр хүмүүсийн бие өвдсөн. Өнөөдөр надтай уулзах чадахгүй гинэ. Би юу нь яагаад болцоонд явхаж болсон юм боллоо. Дандаа л ажил гэдэг болж. Сүү энд байж байна үстэй. Тэгэлгүй яхав. Баяртай. Би явж тирамисутай оройн хоол идлээ. Сайхан амраарай. Баяртай. Цагийг сайхан өнгөрүүлээрэй хэрхмээ. Урт бислэг бид хоёр явж видео тоглоом тоглоно. Ийм хурдан буцаад ирсэн үү? Гинхэн ажлын томилолтоор явах болчихлоо гинэ. Болцох хэцүү юм аа. Ахаад шүнжин ажиллахаас та. Би нийгмийн амьдралтай байсан юмсан. Ашгүй нэг тирамисутай уулзах нь цэвэрлэгээ хийчихэ тараарай. Тэгээ. Болцоо цуслагдчихлаа. Үйлчлүүлэгч хүлээж авахтаа бэлдээ. За. Цаг болцоор болцоо. Цуцлагдчих. Бид болцсон. За үгүй гинэ. Чи чинь яаж хавэ? Ноён талхтандаа
Та төлөвлөгөөгөө өөрчлөхийн миний төвчээр алдагдаж байна. Баярлсандаа төлөвлөгөө гаргачаар буцаад л ажилдаа болцоод байх юм. Танд өөр сайхан санаа байхгүй юу? Ноён талах хөдөлж эхлэх болсон юм шиг байна. Хөөх, ямар алхам? Хөөе, наашир. Ноён талах сэтгэлээ илчлэх хэрэгтэй. Эрхмээ? Юм асууя. Тирамису авахаа танд ямар санагддаг вэ? Би ялуу штэ. Кофеин дүрдэг нарийн жигнэмиг. Тийм утгаар асуугаагүй. Тэгээд ч та тирамису авахад их таалагддаг. Та сэтгэлээ илчилвэл яасан юм бэ? Илчлэх. Nii нугу ярилцаад санаагаа шууд илэрхийл. Хайр амархан ирдэг юм штэ. За, сайхан л. Гэхдээ яаж тэгэх юм? Санаа байна уу? Амархан. Сайхан цэцгийн баглаараас ихгээд бас үнэт хэлчихлөө. Үнэт хэлэл хизээж буруутахгүй. Тирамисуг энд байгаа ухаа гэж бодоод энэ тирамисугийн гэр үздэй. Ээжтэй уулзах гэсэн юм уу? Хөөе ээж, тантай уулзах гээд үүдэн дээр зочих ирлээ. Ээж. Хатсан уучин талахгүй. Одоо хачаач дуграад байна. Би зүгээр л хачир юм байна. Дүрсгэж чадна. Яа их чигээ ээж гэж дуудаж болохгүй штэ. Ингээд зочих хүлээж вингээгүй илүү. Хин ч алга байна штэ. Хачин ува хачирч гэнүү нэг юм хэлжгээд гүгээд явчихсан. Чаала. Чи дандаа хачин тоглоом хийх юм аа? Ноён талхаа та өөдрөг бай. Та ийм гişэн шүү. Оо, би нэгэн шийдсэн. Юу гэж? Би ажилтайхан гэрсэн. Таараа. Зүүн аяажах. Чиний зүүн тал бишээ одоо хэтэрчгээд байна. Унгав. Яг тэгээд харж байна. Жаахан доошоо. Би уг нь гэртээ ирэх хайхыг хүссэн штэ. Алтан зайдас, мөнгөн зайдас. Хөөх! Нуур үнэхээр том юм аа. Хайхалтай үсгэлэнтэй ч юм. Одоо майхна барьцгаа. Тэг яа. Сайхан итлээ. Ноён талхаа таны шарж өгсөн махал хамгийн гоё амттай. Би нуурын ирэг дээр зайцхантай хамт бөмбөгөөр тоглолоо. Тэгээ. Би сайхан унтъя да. Юун чимээвэ? Сүү, яасан бэ? Ноён талхаа зайдасхан угаалтар нуурнд унжглаа штэ. Юу? Чи надаар тоглоод байна уу? Зайцгаа. Одоо яадаг вүлээ? Намайг нойрноос минь хэн сэрэж их вэ? Хөө, уснаас мушга буугараад ирлээ. Өвөө, ингээд та хийм бэ? Би бол энэ нуурын эзэн Пан Шилён байна. Чи яагаад ингэж хүнгэлж өөлөв? Миний тийжэдэг зайцсан нууранд унжглаа. Бомбор цондгор бөөрнхийн нүдтэй зайцууга та хараагүй юу? Бомбор цондор зайц түр хүлээж өгөөрэй. Ноён талхаа Пан Шилён манай зайцсныг олж өгөх юм шиг байна уу? Тийм ээ, нэг их санаа зовлтгүй. Энэ алтан зайдас чиний зайдас мөн үү? Би энэ тэр чигтэн алт юм байна. Үгүй ээ биш ээ. Манай зайцхан ингээл нэг зайц байгаамаа. Тийм ээ. Энэ зайцыг цэвэр алтаар хийсэн юм. Үнэн $100,000. 100 сая? Тийм ээ, мөн. Энэ зайдас бол яг манай зайдас мөн. Энд чинь манай зайцхан биш шүү дээ. Зайц нууранд унжгаад байхад санаа чинь зовхгүй байгаа мó. Нөгөө ёо, санаа битгий зовдоо. Нуурын доор хаан тус байдаг болохоор усан дунсан зайдснууд хүртэл сайхан амьдэрдэг. Тэр харал та. Зайдас сайн байгаа. Болж өгвөл алтан зайдас дээр энийг аваад явъя да. Зөв шийджээ. Сайхан гялалцаж байна. Зайцгаа. Аливаа.
Зайцхныг усан тунгач. Ноён талхай оронд нь алтан зайдсан аваад ирсэн. Ноён талхай арай дэндэж байгаа юм биш үү? Та яаж өөр зайдасхан авчирч чадаж байна? Гүй энэ алтан зайдас ямар ховор байдаг вүлээ дээ. Алтан зайдсандаа хоол энэ байна. За хоолойд. Амтгүй байна уу? Амттай байна. Алтан зайдас хаачихна вэ? Энэ чинь үхрийн махан стейк байна шүү дээ. Энэ зойлог эннээс идмээр байсан байх нь. Заамаа. Махыг хүртэл идэж үтсэн хүн л иддэг гихчээр манай алтан зайдас хааны хооллолтой юм. Хүнтэй мах идчихэд яагаад байна? Яг хүндрэх гэж угаагүй л шиг. Ноён талхай наадах чинь хүндрэх гээд байгаа юм шүү. Тийм үү? Алтан зайдас минь энд хүндрээрээ. Сонин дээр хүндэрмэрэг байгаа юм шиг байна. Энэн дээр хүндрэх юм. Эсвэл дэвсгэр дээр явах ямар вэ? Алтан зайдас хаачихна вэ? Шоко, энэ вар ямар учиртай юм болов? Захирлын хайртай 500 жил болсон Гүрьягийн ногоон шаазан. Манай үсчний газрын түүхэн дээр хүндэрч байдаг. Ноён талхай бид хэдий болтол ингэх ёстой юм бэ? Харин тийм ээ. Ажиллаач хийж чадахгүй байна. Дахиад бол чадахгүй. Алтан зайдас билүү, мөнгөн зайдас билүү. Энэ нэг юм эрхлүүлсээр байтал үсчний газар маань дам болох. Хойсоо өөрсдөө зайдсыг авч ирцгээе. Мэдлээ. Баншилёнго алуу гараад ирээрээ. Ингэж хэлэм татлаад байна вэ? Манай зайдсыг эргүүлээд өгөөч. Зайдасаа эртэд аваад явсан биз дээ. Энэ манай зайдс биш ээ. Энэ золигтой ягаад ч хамт байж чадахгүй. Бид өөрсдийнхөө зайдсныг л санаад байна. За ойлголоо түр хүлээгээрэй. Энэ зайдас бол эрдэмтэн доктор. Хүлээгээрэй. Би өөрийгөө өөрөө танилцуулъя. Сайн байна уу? Миний IQ 300. 52 төрлийн эрхийн үнэмлэхтэй. Талхны компанид ирсэн Оросд дэлхийн хамгийн ухаалаг эрдэмтэн доктор зайдас. Намайг авч явах юм бол наад молгоо туслахаас чинь хамаагүй илүү хэрэг болох байх шүү. Хөөе, Баншилёнго. Манай зайдс ийм ухаалаг. Мөн байна. Манай зайдс мөн байна уу? Та бас яагаад байгаа юм бэ? Байж бай. Ийм ухаалаг юм бол үсчний газрын хөрөнгө оруулалт, санхүү, маркетинг гэд бүгдийг даалгаж болно шүү дээ. Манай үсчний газар маш баян болно. Манай зайдс мөн байна. Зааваад яваа. Хурдхан үсчний газар байна. Үсчний газрын түүхийг мэдхүү. Эднийдрэхтэй. Хүүе. Энэ чинь бас юу вэ? За энэ зайдс бол байна. Би өөрийгөө өөрөө танилцуулъя. Сайн уу? Би бол эрдэмтэн доктор Зайдас. Чи нөгөө яриад байсан шок нь байх нэ. Ноён талах болон сүүгийн ярианд чиний нэр 3 удаа дөрдөгдсөн болохоор мэдчихсэн л дээ. Үгүй энэ Зайдас чинь яриад байна шүү дээ. Гайхаад байх хэрэггүй. Би бол маш ухаалаг болохоор талхнаас нэг их ялгаагүй. Тэгээд зогсохгүй. Англи хэл, франц хэл, испани хэл, хятад хэл гээд 56 төрлийн хэлээр ярьж чадна. Ноён талхай. Та англиар ярьж чадах уу? Yes. Тийм болохоор би гадаадаар яриад өгөх. Bonjour, guten Tag, ni hao, konnichiwa. Манайх ийм мундаг ажилтнтай болох гэж баярын үдэшлэгч болов хийцгээе. Үдэшлэгийн түүхийг мэдхүү. Үгүй нэрээ юу гээд байна? Харин тийм ээ. 1 2 1 2 1 2 Чи хүлээ. Чи чинь 3 3 7 4-ийг мэддэггүй юм уу? Саг сагсараа саг. Ингэж арчиж байж шалан дээрх бүх толб сайхан арилдгийн мэд үү? Аа тийм үү? Уучлаарай. Төдий болтол зүгээр текстингс хийж цэвэрлдэг байж чамд өгч байгаа цалин хайрын юм да. Шако. Зачих гэж. Яагаад бүтээгдэхүүний үнийг ингэж тооцоод байгаа юм? Юу? Энд цэгийг орхичихсан. Энд болохоор нэг тэг нэмчихсэн байна. Нэг хуудснаас 2 ч алдаа оллоо. Энд чинь ажилдаа муу гэдгийг чинь баталж байна. Чи юу гинэ? Одоо л манай үсчний газар сайхан ажиллаж байна. Сүү, шоко.
Та хоёр эрдэмтэн зайдсаас сайн сураа. Тийм ээ. Ноён талхын хэлсийг сайн сонссон биз дээ. Надад сайн сурах юм бол энд тэнд очиод өлбөрч өгөхгүй шүү. Тэгвэл би одоо үсээ засъя та. Ноён талха эмбэгтэй кремэн дээр усан үзэм тавих жоохон хачин юм биш үү? Тийм гэж үү? За шар өнгө үзмийн яга өнгө чинь тод өнгөнүүд болохоор хүний анхаарлыг татаад хөдөө харагдана. Ингэж засах юм бол үйлчлүүлэгч чинь загвар алгагч гэж хэлүүлнэ шүү. Загвар алагч гэв үү те? Үгүй тийм биш ээ. Чи гинэт яагаад байна? Өнгөний зохицлыг баг сургуулийн зургийн хичээлдэр заадаг шүү дээ. Хараа баг сургууль хүртэл төгсөөгүй юм биш үү? Юу? Намайг баг сургууль төгсөөгүй гэж байна уу? Сүү, наатаа аваад гараад ир. Мэдлээ эрхмээ. Ой, тавиач. Хөөе, бан шилюнгой. Бас та хоёр. Энэ олон үгтэй зайдас чинь манай зайдас биш байна. Олон үг ярих гэдэг утгыг мэдхүү. Ман шилэнгой манай зайцганыг эргүүлээд өгөөчтэй гуйж байна тэхүү. Хүлээж яваарай. Ноён талхаа энэ удаад жинхнээс өөрийнхөө зайцганыг авч явна шүү. Заа юу? За, ойлголоо. Би ч гэсэн одоо чадуулж хансан. Бан шилэнгой энэ ч гэсэн манай зайцган биш байна шүү дээ. Яага дандаа өөр зайдас авч ирээд байгаа юм. Энэ зайдас бол булчин шөрмөстэй тулааны эрдэмтнэд тэрсэн. Таеквондо, хакидо, жудо гэд нийт 20 бүстэй хатан хааны тэмцээнд оруулсан ч болно. Тийм ээ. Манай зайдас мөн байна. Ноён талхаа яагаад байгаа юм бэ? Чи зүгээр байж бай. Цаашдаа энэ зайдсаар би хамгаалагчаа хэлэх юм бол хэн ч надад ойртож чадахгүй. Явцгай, булчинлаг зайдас минь. Гүй эн чинь бас юу вэ? Энэ бол булчинлаг зайдас. Хүчтэй, тулаанд сайн болохоор манай үсчний газрыг хамгаалах болно. Яагаад байна? Ноён талхаа ингэж та зүгээр Яагаад байна? Яагаад байна? булчинлаг зайц бидний булчинлаг болгох гэдэг шиг байна. Йоо, туслаарай. Хүлээгт мэдрэхгүй байна. Ахиж хиймээргүй байна. Ойлголоо. Хийлээ. Ингэж байгаад үх юм байна та. Энэ үнэхээр хэцүү байна. Ноён талхаа булчинлаг зайцсан унтчихсан байна штэ. Одоо л боломж гарлаа. Энэ мөг хурдхан шиг эргүүлээд өгч. Нэг хоёр. Гэхдээ л тасгал хийсний хэрэг гарч байна шүү. Харин тийм ээ. Би буйдан өргөж байдаг. Бан шилёнгой хурдан гараад ир. Энэ шөнөөр юу чимээ шуугаан бэ? Та энэ золиго буцаагаад авч үз. Тэгээд манай зайцыг эргүүлээд өгч. Одоо бол та жинхнээсээ өөх ёстой шүү. Тэгэхгүй бол болгож өгнө гэж мэдээрэй. Дүр цуур хүлээгээрэй. Одоо л яг манай зайцганыг эргүүлж өгөх юм шиг байна. Тийм ээ. Хичээж дасгал хийсний хэрэг гарлаа. За энд байна. Жинхэнэ зайдас байна. Сонсон шүү. Эрхмээ танд үнэхээр их баярлалаа. Дахиад уулзахгүй шүү. Хүлээгээрэй. Та нар шиг шудраг сайхан сэтгэлтэй талхтай уулзаж байгаагүй юм байна. Шагналд нь алтан зайдас, доктор зайдас, бас булчинлаг зайдсыг өгч байна. Юу? Та сая юу гэсэн бэ? Тариачин сүү. Сайн байна уу? Сүү, чи хааж чад. Сүү биш үү? Өршөөгөөрэ сүү ах байна уу? Өө, би л гэрчсэн үү? Ямар гоё юм бэ? Уулзаагүй ямар их удаа. Хөөх, үнэхээр сайхан газар ажилддаг юм байна. Томорсон байна шүү. Юун томрох? Ноён талхаа энэ бол миний хаяал дүү. Би л байгаа юм. Тэр хөдөө амьдардаг буурцагнээс хот үзэх гэж ирсэн гэсэн. Сайн байна уу? Өөрийгөө танилцуулахгүй удчлаа. Танаа өсчний газрын алдрыг их сонссон. Өө, юун алдар вэ? Сайхан хөгжөлдөж угаад яваарай. Сүү, үйлчлүүлэгчд ирэх болж байна. Өөрөлдгний сэрэ хурдан бэлдээрэй. Мэдлээ ноён талхаа. Ээж гисэн таны ажлаа хийхийг харъя тэхүү. Тэгэлдэ. Хойлагчинд бөөрөл зөгнөө хийгээд навчлуур дээр дарвал Хүлээгээрэй. Та чинь яаж байна?
Яасан гэнэт юу болсон бэ? Бөөрөлзөгнийг холигчоор задлавал витамин болон ликопен нь устж зөөлөрч бийгүй болоод амтгүй болд юм штэ. Ли ямар юм аа? Түр хүлээгээрээ. Тэрэнд бөөрөлзөгнөө хийгээд эргүүлээд Сүү яагаад удаад байгаа юм бэ? Хүмүүс хүлээгээд энэ чинь тэрэм. болчихлоо. Амсаад үзтээ ирэх мэ. Энэ чинь энэ хамт айл би нуруунд ургасан зэрлэг бөөрөлзөгнийг тэр чигтэн амандаа хийчихсэн юм шиг л байна. Амьдралдаа ийм амт үзээгүй. Амт таван. Бэлг чи манайд ажиллаж үзэх үү? Хөөх, ноён талга ажилд урьжлаа гэж үү? Болно гэж бодож байна. Ажиллаад үзье. Сүү хурдхан зуурмаг аваад ирэхгүй юу? Хүлээгээрээ ноён талга одоохон ажиллаа. Бошоохон зурамга бэлнэ. Энэ яач вэ? Яагаад байгаа юм бэ? Хурдхан зуурмаг бэлдээд ноён талханд өгөх ёстой штэ. Аха. Машинаар зуурсан гурил хатуу болдог болохоор юунд ч хэрглэж болохгүй. Тэр зөргөн гурлан зуурмаг хөлөөрөө төрсөн чинь яаж байгаа? Энийг чинь уламжлалт зуурмаг гэдэг юм мэрэгжлийн хүмүүсийг хэргэлдэг арга. Зуурмгаар дээстэй байна штэ. Бэл чиж мундаг юм аа. Харах тусам нуусан сувд шиг хүү юм. Дөнгөж нэрсэн кофе болохоор сайхан үнэрт чинь. Машинаар хуурвал хамаг сайхан үнэр нарилаад байхгүй болчихно. Кофений бурцгийг гал дээр хуураад чулуугаар нухаж байж л яг сайхан хэмжээтэй болж сайхан үнэртэй болдог жамтай. Юу үнэр вэ? Ноён талга дөнгөж нэрсэн эспрессо. Энэ чинь шээ. Яг энэ амт мундаг юм аа. Яаж юм гоё амттай кофе нэрээвэ? Яагаад сүржигнээд байгаа юм бэ? Манай нутагт бүгд л ингэж бэлдэж хийдэг юм. Бэлг. Одооноос эхлээд манай бүтээгдэхүүнийг хариуцаж ажиллах уу? Ноён талга би яах юм бэ? Чи цэвэрлэгээ гэлж хий. Одоо миний үсчний газрын бүтээгдэхүүнийг би л хариуцна. Сонирхолтой байхаа. Бөөрөлзөгний анхлам сайхан үнэр. Энэ сайхан зурамгийг хардаа. Бэлгийг ирснээс хойш манай бүтээгдэхүүний чанар хамаагүй сайжир. Бэлг юу болов вэ? Яасан бэ? Энэ амт биш үү? Ямар амттай болчихсон юм бэ? Бурхан минь сайхан л байна да. Наад хэл чинь мэдрэлгүй юм уу? Ийм хямдхан шоколадаар сайхан сироп хийх ямар ч боломжгүй. Энэ чинь хамгийн дээд зэрэглэлийн какаогоор хийсэн шоколад. Ноён талга ерөөсө өөрийнхөө гараар жинхэнэ какао тарина. Какао тарина? Айл насандаа тарих юм бэ? Үгүй эхмэ. Тариачин хүний хүүгийн хувьд би л хувьдаа энийг тавьчихгүй. Би өөрөө какао тарина. Үрсэлгэн гарчихсан. Сони юм аа. Энэ үрсэлгээ какаоны мод болно гэсэн үг үстэй. Газар худлаа хэлдэггүй юм уу? Жахал хүлээж удахгүй какаоны үр боловсроо дэрнэ. Тийм үү? Хэдийд боловсрох бол? Удахгүй. 3 жил л болно. 3 жил. Бид нар үнэхээр 3 жил хүлээх юм уу? Бэл чи яагаад байгаа юм бэ? 3 жилийн хугацаа л өгч. Нэгмөр нэрс тариад бүзэлзгэнч гисэн тариад кофений буурцгч гисэн суулганаа. Нэгмөр бүгдийг өөрөөсөө таривал хамаагүй сайн бүтээгдэхүүнтэй болно. 3 жилийн дараа болох юм биз дээ. Тэгвэл нэг үзээд алдна. Аль хэдийн үүрийн 4 цаг болсон байна. Босож талбай руугаа явцгаая. Энэ арай динтнэ. Наваад энд Би нэ. чадахгүй дахиад хөндлөө. Ургац бол тариачин хүний хөлийн чимээгээр нэмэгддэг гэсэн. Хурдан босоод зэрлэгээ төв. Йой, нуруу.
Газар дул хараад байсан чинь хамаг би өвдчихлөө. Миний гар өвдөд чадахгүй юм шиг байна уу? Бүр хавдчихсан байна штэ. Хөөе, Шоко. Чиний гар бүр сайртчихж. Юу гинэ? Нэрээ тийм байна. Хэдүүлээ түр амарч уугаад ажиллая. Энэ маягаараа өвчин тусах. Үлээгээрээ. Хийх ажил уул овоо шиг байхад хаачих гээд байгаа юм бэ? Бэлк бид жаахан амар. Хамаг би өвдөд байна. Наад үгийг чинь ургамлууд сонслоо. Гоншгонхоо болиод юма тарцгаая. Урагшаа. Нэгэнт ногоо тарж угаа юм чинь гүзээлзгэн чи тариад адилч гэсэн таривал зүгээр. Манай газар багтдаг. Жижигэн чи үнэхээр жижиг шүү. Тийм ээ. Нэгэн тариад эрхэлж угаа юм чинь нэг мөр тарина. За жаахан зүүн. За яг зөв. Бүгдээрээ юу мэдчихэд ажиллаарай. Хөөх, юу мэдцгээе. Хийгээд байсан чинь ногоо тарих надад тохирч байх шүүгүй юм шүү. Мэдхгүй ч гэсэн хичээгээд хийгээд байхад болох юм байна. Харин тийм ээ. Би чирүүд болоод байх шиг байна шүү. Хоолч гэсэн хачин сайхан. Ноён даалх бүр тариач юм болчихжээ. Нэг жилийн дараа Улаанбуудаа. зүтгэж байж ургуулсны хурамтай байна. Газар үнэхээр худлаа хэлдэггүй юм бай. Бэлг нааша хүрээдрээ. Улаанбуудаа. Хаач чаа. Түрүү ийшээ орсон. Бэлг. Бэлг, энд юу хийж байгаа юм? Буудаа болчихооч ээ. Хурдхан ургацаа хураагаад баяраа тэмдэг. Йоо ашгүй дээ. Сайн хураагаараа ирхмээ. Хөөе, гинэт яагаад байна? Хаачих нь вэ? Өдөө байхаас залхаад хотод ирсэн юм. Миний төрсөн нутгаас ямар ч ялгаагүй болчихлоо. Манай тоцохны төмөөс ч дор болчихлоо. За баяртай. Юун хөдөө гээд байгаа юм бэ? Буудаа боловсрчлоо. Тийм ээ.